Баярлалаа. Тэгэхээр үндс хуулийн цэц хүний сонгогдох үндс хууль заасан үндсэн эрхийг зөрчсөн гэх энэ үндслэлээ гарахдаа энэ илүү хуульчилж журмаар зохицуулж байгаа энэ харилцаагаа илүү хуульдаа дэлгэрэнгүй нарийн болгооч гэж хууль тогтоогчд хандж байгаа гэж ойлгож болох уу? Улсын их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн оролцсон одоо хүний хувьд болвол үндс хуулийн цэцийн үндслэл хэсэгт заасан үндслүүдийг хуульчлах боломжтой гэж та үзэж байна уу гэсэн юм асуулт. За санагч гишүүний микрофоныг өгье. За энэхээр гишүүний асуулт бол хуулиар зохицуулагдаагүй зүйлийг журмаар зохицуулсан байна гэж цэцгийн дүгнэлт яг энэ байдлаар гарсан байгаа. Дүгнэлтийн нэг үндсэл нь Улсын их хурлын даргын өчигдрийн хаврын чуулганы нээлтээр бас хэлсэн үгэнд хуулиас давсан одоо журмууд бас одоо үйлчилж जैन журмаар зохицуулж байгаа асуудлууд олон байна. Энийг одоо цаашдаа бас одоо их хурл авч үзэх ёстой гэдэг энэ бас үгтэй агуулгатай нийцж байгаа. Тийм учраас биедаан нэр дэвшиж байгаа улсын хурлын сонгуульд биедаан нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн тухайн тойргийн сонгуулийн одоо сонгогчдын 801-ээс доошгүй одоо иргэний гарын үсэг цуглуулж түүнийг сонгуулийн хороо хүлээж авч нэгтгэж бүртгэж хяналт тавихтаа тодорхой хуульчлаагүй журмаар зохицуулсан энэ нь одоо асуудалд объектив байдлаар биш субъектив байдлаар хандж байна. Хүний сонгогдох эрхийг одоо зөрчиж байна. Одоо агуулгын зөв боловч түүнийг хэлбэр төдий байдлаар 801-ээс доошгүй иргэний одоо гарын үсгийг нэг үрчлэн одоо нягтлж үзэхгүй төврийн аргаар сонгож ингэж одоо энэ нь өөрөө энэ арга хэлбэр нь өөрөө журмаар зохицуулагдсан. Энэ журмаар хүний сонгогдох эрхийг одоо зөрчиж байна гэдэг ийм байдлаар одоо үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт бас гарсан. Тийм учраас одоо цаашдаа бол бас энэ хуулийн 31-2-ыг тэр журмаар зохицуулж байгаа. За асуудалд бас одоо субъектив байдлаар хандж байгаа. Эргээд энэ одоо иргэний сонгогдох эрхийг зөрчиж байгаа гэж үзэж байгаа энэ асуудлыг цаашдаа бас нарийн хуульчилж одоо журмаар зохицуулж байгаа асуудлыг хуульчлах шаардлагатай байна гэж ингэж үзэж байгаа. За хариулт хангалттай гэж үзэж байна. За Батамгалан гишүүний микрофоныг өгье.